сайн байд соноо ирэх юм үзэгчтэй. Мартаж болохгүй маньяж телевизийн цуврал нэвтрүүлгийн энэ дугаараар би та бүхэнд Монголын язгуур урлагийн төрөл болтлоо хөгжсөн циркийн нэрнэн төрлийн тухай үзүүлэхээр бэлтлээ. This is called the Mongolian belt buckle. Yes. Yes. That is a yes for me. Бидний дугаараараа Монголын уран нутгийн үүсэл хөгжил дэлхийд яагаад гайхтаад байдаг тухай та бүхэнд танилцуулах болно. Монгол уран ууралд хөгжсөн түүхийг авч үзвэл дээр үеэс ярил да. Ер нь үндсэн 3 хувааж үздэг л дээ. Хойсголоос өмнөх үе те, хойсголын үе, 60-70 данаас хойших үе гэж 3 түүхийн хувьд бол 3 хувааж үздэг байхгүй юу? За хойсголоос өмнөх Монгол оронд уран ууралд хөгжиж байсан уу бол хөгжиж байсан. 17 дугаар зууны үед Ноён хотог Данзан Аравжагийн саран хөхөө чуулга дээр үегүй юм шиг огтуд нугардаг байсан гэсэн түүхэн баримт бол байдаг. Тэгэхээр зэрэг бол тэнд бол театрын урлагийн хэмжээнд хөгжиж байсан тийм харагдаж байгаа юм. Хойсгол ясны дараагаар 1941 онд Монголд үндэсний цирк байгуулагдсан. Хүндэт үзэгчтэй Монгол улсын анх дугаар циркийн бүх ажилчдаас ардын хувьсгалын 20 жилийн ойн баярын өдөрт зүрхний халуун баярыг хүргэе гэсэн мэдчилгээтэйгээр анх 1941 оны 7 дугаар сард Монголын циркийн анхны тоглолт 2000 хүний суудалтай Задгаа амфитеатрт болсон юм. Монголын цирк 1941 онд байгуулагдаад анхныхаа гадаад улсад явсан аялын тоглолтыг 1942 онд Оросын холбооны улсад хийсэн байдгийг. Бөмбөр театрын дэргэд уран биеийн тамирын бүлгэм нэртэй салаалсан Эльвэцхан нахаа өдгөө дэлхийн циркийн урлагийн ой тоглолд хэдийн үндэс бат авраг царсмад болон саглайтал цэцгэлжээ. Дэлхийд Монголын циркийн нэрийн хуудас болсон уран ууралтын урлагийг бид энэ удаад онцолж байна. Одоо дэлхийн томцонд Монголын уран ууралт бол 40-д оны сүүл 50-д оны ихэнх үед дэлхийн залуучууд оюутны их наадам гэж болдог байхад одоо нугралтын төрлөөр тэрэн шагналд авдын жигсэн Цэнд аюуш, тэрэн сэрхэлт, Монгол Улсын гавьяачч мажиг сүрнаар энэ фестивал наадмуудад Монгол орны төлөөлөн амжилттай оролцож одоо анх хэлийн дээс гарч Монголынхоо цирк урлагийг танилцуулсан байдаг юм аа. 1947 онд Чехословак улсын нийслэл Праг хотноо болсон дэлхийн залуучууд оюутны анх дугаар их наадамд Монголын төлөөлөгчид оролцсон нь эх орнон сурталчлах, таниулах, ардын дипломатыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон байлээ. Монголын уран ууралт бол хэлийн чандад одоо гарч тоглосон. Дэлхийн залуучууд оюутны их наадамд бол одоо манай Цэндэ огшрол орж тоглож ирсэн Москва Прагийн их наадамд, дараагаар нь бол мажиг сүрэгч их олон их наадамд орсон. Хельсинки их наадмаас эхлээд чулуумч явж ирсэн. За дараагаар нь бол би бас дэлхийн залуучууд оюутны 9-р их наадамд орсон. 10-р их наадамд бол оюун чимэг орсон. Гэх мэтчлэн дэлхийн залуучууд бүх фестивалуудад Монголын уран уграачд бол тухайн одоо фестивалийн алт мөнгө медалуудыг авч ирж ирсэн. Мартаж болохгүй маньяж. 40-оос 50-ад оны сүүлийн хүртэл бол ер нь гарын 5% багтахаар цөөхөн уграачтай байсан. За цөөхөн жижигтэй одоо Цэнд аюуш багш байсан байна, Дорж Палмгой байсан байна, мажиг сүрэн багш байж. За ингээд баг 3-4 уграач. Бүгд найрамдах Монгол ард улсын цирк гэсэн 4 том үсэгтэй тэр сайхан урлагийн гал тогоонд орохдоо 1951 онд циркийн агуу том урлагийн багш Ирина хөл гарын минь урагш нь хойш нь чангааж зааж өгчээсэн багш мөн ч гоё хүн байсан шүү. 45 онд дандан биднүүд Оросын циркийн манежн дотор тэгтээ манай нугаралт биш. Дандаа эсрэг нугаралт одоо тэгээд уршаа тим хэлбэрээр номер хийжсэн баг. Тэрнийг данцсан би тэр эсрэгээр нугаруулъя гэдээ байгаа юм чинь яахан тийм бахим хон хөрийг гэдэг юм гэж ягаад би мажиг сүрэн авчихсан. Тэгээ мажиг сүрэнгээ сургуулуулж ихэлсэн байхгүй юу.
Тэгээ манай хүн чинь ер нь тийм их чамбай хүн байсан шүү дээ. Бас их хатуу талдаа. Ер нь барагтай өвдөд байхад ч өвдлөх эхэлдэг. Ингээд 60-аад оны дундуур Нор самбуу орж ирсэн байна. Тэрийн шагналд ардын жүжигч. Монголын уран нугралтын шинжлэл. За 60-70-аад оны үед бол уран нугаралт нэг номерын хэмжээнээс циркийн урлагийн нэг төрөл боллоо хөгжиж ирсэн. Яагаад ингэж үзэж байгааг бол уран нугаралт бол ганцаараа хийдэг байсан бол 2-ороо, 3-ороо, олноороо тийм ээ агаарт өөр циркийн жанруудтай холилдож хөгжиж ирсэн. Жишээлбэл пэшний орой дээр нугарч байна, акробатын этюдийн хэлбэрээр явж байна. Тэгэхэд энэ нугаралт бол нэг жанр болж хөгжиж ирсэн. Монголд бол 1973 онд ардын жүжигчдийн төрийн шагналт эцсийн дайвш анхныхаа хос нугарал номерыг гаргахад тэр хос нугаралтын анхны жүжигч нь болсондаг бахархалтай байдаг. Эрдэнэ чимэг дээрийг анх нуурснаас хойш бол 2-ороо, 3-ороо, 4-ороо одоо бүр 10 хэд 20 хэдүүлээ болчихсон. Тэгж их хөгжсөн байхгүй нууралт бол. Танд ямар санаа? Тийм зүйтэй. Хажуу талаас нь ингээд харахад бол энэтэй юм бэ. Тийм зургаас хэдүүлэн шилж аваад алийг одоо ихэд ажилд орохгүй энэний цөмөөр харж байгаа нэг зураг шилж аваад тэгээд сургуульд ороод байта. Бэмтнийг үзье тийм. Монголгаа гэдэг уран нугаралтын номерын тавилт бол бусад уран нугаралтын гадны уран нугаралтаас их онцлогтой тавилттай байдаг. За үүгээрээ бас их онцлогтой. Яагаад гэвэл уян хатан чанар баланс одоо тэнцвэрийн юугаараа бол Монголын уран нугараачид бас их онцлогтой. За энэгээр бол бас их Монгол уран нугаралтын Монголын эмэгтэйчүүдийн одоо төсвөр хатуужийг бас харуулсан байдаг. Яагаад гэвэл Монголын уран нугараачид төсвөртэй учраас өнөөдөр 53 хүртэл нугарч байна тийм ээ. Өнөөдөр одоо хүүхэд гаргаад 2 хүүхэд гаргаад нугарч байна, 1 хүүхэд гаргаад нугарч байна тийм. Энэ бол одоо 1-р школ сургалтын одоо аргатай холбоотой, 2-р хувь хүний төсвөр хатууж холбоотой гэж би үздэг. Таны нас одоо яг хэд вэ? Мэдээж Уучлаарай эмэгтэйнээс бол нас асуудгүй л гэд. Эмэгтэй нь бол яалтч гайхалтай. Бид нар бол ялангуяа энэ уран нугаралтыг бол нас заавал заадаг залуу насных нь одоо өнөөдөр би 53 настай. Энэ бол гайхалтай. Өнөөдөр миний бас ийм амжилтанд хүрээд өдий зэрэгтэй ийм хэмжээнд явж байгаа маань уран нугаралтын ноён өндөрлгүүд болсон сайхан хүмүүс байгаа. Миний багш ардын жүжигчин төрийн шагналт Син Дайвш багш, Монгол улсын төрийн шагналт гавьяа жүжигчин Мажик Сүрэн багш, Норсон багш эднэрийн маань үе дамжиж ирсэн биднэрт өвлүүлж өгсөн ховор найнд авьяас юм да. Син Дайвш чинь ганцхан нугаралт биш. Өөрөө ер нь тэр уран нугаралт акробат этюд, агаарын бамбук, темета акробат янз бүрийн төрөл дээр өөрөө ажиллаж исэн хүн байхгүй. Тийм болохоор хүмүүс шавнартаа олон талаар нь зааж чаддаг. Тэнцвэр дээр ажиллаж байна. Темета акробатанд ажиллаж байна. Шид хансан дээр ажиллаж байна. Агаарын номер дээр Син Дайвш ажиллаагүй номер гэж бараг байхгүй хаа. 76 онд дангаараа нугаралт аяхтай тэнцвэртэй дангаараа нугаралтаар гарч ирсэн. Дараа нь 81 онд Кубад зохиогдсон тэр үеийн социалист орнуудын циркийн жүжигчдийн тэмцээн гэж болдог байсан. Тэр тэмцээн Норсон багш дээр явсан. Норсон багш маань шүүгчээр суугаад тэнд чинь 11 орны жүжигчид оролцоод тэгээ тэндээс хамгийн анхны тэргүүн шагналыг авчирж ирсэн. Дараа нь 83 онд Францад болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээн болсон. Тэр тэмцээнээс миний Син Дайвш бас шүүгчээр оролцоод Син Дайвш бас надтай цог явсан. Багштайгаа цог яваад Монголын уран нугараачдыг төлөөд циркчдийг төлөөлж оролцоод бас хамгийн анхны алтан медалийг авчирж ирсэн. Париж шатнаа жилээр захиагддаг олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд оролцож тэргүүн шагналыг хүртээд хүндэтгэлийн тавсан дээр зогсож байхад бол миний сэтгэл маш их тогтолж байсан. Яг энэ үед манай ууган зохиолч Дашт Оржийн нацагт орж байгаа Монгол гэдэг нэр
ертөнцийн чихний дурсгалтай Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд уяатай гэдэг шүлгийн мөр бол миний сэтгэл маш татхан санагдчихсэн. Миний энэ олсон амжилт бол зөвхөн миний хувийн амжилт биш, харин манай циркийн нийт уран бүтээлчид түүний дотроос манай орон нуграачтай амжилт юм гэж би үргэлж бодож явдаг юм аа. Дэлхийн тавцсан дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн гэсэн онцгой байр суурьтай өндөр амжилт олж явдаг нь ерөөсөө уран нугралтын сургалтандаа л байгаа юм. Бас өшөөд ингэ бодоход Монгол хүний нэг ген байгаа, үнэхээр байгаа. Энэ ген нь Монгол нутгийн газрын хөрсөнд байгаа янз бүрийн хими элементүүдтэй тэрийг хүн өөрөө биедээ сайн шингээж авч чаддаг, энерги авдаг. Тэгээ тэрнээс гадна бас энэ байгаль орчны энэ гайхамшигтай зохицолгооноос бас бодгийн болов уу гэж би бас боддог. Энэ зүгээр биш. Уул усны савд уран биеийн гайхуулсан удвал цэцгийн дэлбэ. Унган байгаль зүсэн гоодох толь нуур цөөрөн. Амьсгал хөрвөөс хэртэм анхны нялхцаас аривын талд дэлгэсэн 10 цагаан буян. Миний Монгол их орон. Энэ бүх сайхан эзэн болсон Монгол хүнд бий. Бидний үед чинь бол их хэцүү байсан шүү. Шинэ уран бүтээл гаргаж тойрох үед бол дандаа яамаар батлуулна, циркийн уран сайхны зөвлөлөөр батлуулна, хотны намын хороогоор батлуулдаг ийм үе байсан. Жүжигчдээс маш өндөр шаардлагыг тавьдаг, дандаа шинэ юм хүсч байдаг, шинэ уран бүтээл, шинэ юм хийгээд. Би уран нугралтын ганцаарч төрөлд бол ганцаарчсан нугралтаа хос нугралт, олуулаа нугралт, тэмээн дээр нугралт, агаарын нугралт гээд ажиллахаас гадна одоо тэр алдар давхар сүгэнхээ Тунгатай амд хийж байла. Одоо тэр үед чинь хүн чинь амаараа ганцаараа зуудаг байлаа шүү дээ уран нуграачид. Түүнийг болоод зуугаад дээрээ хүн гаргах тийм трюкийг одоо бүтээсэн. Энэ шинэ ч урд нь хүн хийж байгаагүй болохоор одоо яаж юм хийх юм гэсэн юм одоо бас хэцүү одоо сэтгэл зүйн одоо хэцүү дарамтыг бол өгдөг байсан. Тэгээд энэ бүгдийг туулаад энэ давхар сүгэнхийн трюкийг хийж исэн. Одоо үүнээс хойш бусад одоо уран нуграачдад бол хийхт нь амар болсон. Тэгээ энэ хос нугралтанд бид хоёр бол давхар сүгэнх номерыг хийлээ. Бас фигурны стоик гэж ярьдгийн одоо уран нугралтын хиллэгээр бол энгийн хүнд одоо бөксө толгоогоо тавиад одоо зигзаг маягийн одоо ийм стокийг болоод бид хоёр анхудаа бас хийж исэн. Энэ болоод хос нугралтын элементүүд дотор бас шин. Тэгвгэрийг бахархдаг. Эрдэнэ чимэгчд Монголд хос нугралтанд бол нэлээд том төрхүүдийг гаргаж ирсэн шүү дээ. Анх бол моостон дээр давхар мост гэдэг төрхийг гаргаж ирсэн. Чи хэцүү бас айдастай тий бид нар тэрийг хийх гээд оролдчихсан. Тэгтэл бас тэнд чи аюул уур ухаан техник мэдрэмж гэж юм хэрэгтэй байдаг. 1987 оны 86 оноос Эрдэнэ чимэгчтэй хос нугралт хийхдээ анхны одоо циркэд хийж байгаагүй тийм трюкийг бүтээж битэр тэр номероор их алдаршиж нэрт гарсан. 40-од оноос эхлээд манай улсын цирк байсан тулдаа циркийг ингэж хөгжүүлснээс хойш ер нь нугралт нэр үнэхээр 3 багшийн хүчээр одоо Норсон багш, Сандавшга, Мажистрын багш энэ 3 маань нугралтыг үнэхээр дээд түвшинд тавьж өгсөн. Тийм болохоор энэ тентгийн циркийн фестивал тэмцээнд ороход нугралтыг маш их гайхдаг. Зөвхөн уян налгаргаагаар гадна трюкийн дээд хэмжээ тэгээд хажуугаар янз бүрийн юм тэнцвүүлдэг ч юм уу тэгээд санал дээр эсвэл тавгаар өргөлдөг толгоон дээр юм тэнцвүүлдэг янз бүрийн ингээд хажуугаар нь алчуур малчуур эргүүлдэг тиймэрхүү маягаар хийдэг тийм юу ер нь ховрлоо. Тийм болохоор тэдэнд бол маш их өөрөмс байдаг. Тэгээд хажуугаар нэг номероо ингээд давтаа тэгээд авахгүй багш нарын үед чинь бид нар заавал нэг өөр юм хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ нэг юмаа давтаж үзэхдээ бас нэг бүр үнэхээр тухайн гайхажсэн бол давтагдаад байдаг. Бас байгаад байдаг тийм ээ. Тэрийгээрээ бас өмсөлөг утаасан баг гэж бодоод байна. Дэлхийн олон улсын хэвлэл радио телевиз Монгол циркийн тухай эфирийн цаг сонины хуудсан хайрлалгүй шагшин шуугицгааж байлаа. Одоо ч ялгаагүй. Уран нугралт маань одоо энэ хоёр том сайхан гүрний дунд манай Монгол улс байгаа. Тэр учраас яад энэ уран нугралт ингээд
дэлхийд танигдаад ингээд энэ сайхан урлагийг одоо дэлхийн хүмүүс мэдээд ан гэхлээр манай уран нугаралт бол өөр ингэс нэг өнгө аястай байдаг. Энэ юу гэхлээр одоо Монгол ах уу, Монгол одоо сайхан аялгуу энэ бурханлаг сайхан хөдөлгөөн эдрийг биеийнхээ уран налархаа хөдөлгөөнөөр тэр уян налархаа хөдөлж байгаа мөртлөө бас уран нугаралтанд тэр эмэгтэй бас энэ хүчтэй байдаг шүү гэдгийг бас ингэж хослуулж гаргаж байгаараа илүү онцлогтой юм болоо гэж бодож байна. Үүгээрээ ч тэгээ уран нугаралт маань дэлхийд танигдаж Монголын уран нугаралт бол мундаг. Монголын уран нугаралт одоо тэмцээн уралдаанд очсон ч гэсэн дандаа ингэж тэргуун байрыг эзэлж идэх чинь энэ л учир утгатай маш их холбоотой байна. Асар багийн хугацаанд дэлхийн циркийн дэвжээнд дэвшин гарсан Монголын цирк энэ урлагийн бүх төрлийг жигд тэнцүү хөгжүүлж чадсан юм. Тэрч бүхэлээ циркийн урлагийн үнэртний уламжилтай бүгд найрамдах ус болгондоо цирктэй хойд их хөршид манай багш нар урагдсан ажиллаж тухайлбал уран нугаралтын төрлийг заан сургасан юм. 96 онд ерөөсө Оросын бүх хотуудад цирк байдаг. Ганцхан бурят улсад бол ерөөсө цирк байхгүй юм байл. Тэгээд бурятад ерөөсө циркийн үндэс суурийг тавихаар Монголоос 3 багш мэрэгчлэн багш урьж аваадсан. 2 акробатын төрлөөр Төмрбаатар Борхоо гэсэн 2 багш нугаралтын төрлөөр бол миний биеийг ингээд урьж аваадсан ба. Дэлхийд одоо бараг л бүх улсад л ингээд нугардаг хүмүүс байна те. Гэлээ гэхдээ манай уран нугаралтай бол одоо аль хэзээний дэлхийд танигдсан чадал чансаагаараа тийм хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм учраас бид нэр ерөөсөн Монголоос багш урьж гэж санал тавьсан байх л да. Оросч одоо юуныхаа циркийн бос төрөл дээр л агуул да. Гэхдээ зөв уран нугаралтай хувьд бол манай урд гарч чадахгүй те. Уран нугараач ихчдүү оюун чимэг эрдэнэ туянаар 1987 онд Монте-Карлогийн дэлхийн циркийн олимпиос мөнгөн алиалагч цомхордсон нь одоогоор хамгийн том амжилт болоод байгаа юм. Чухам үүнийхэн төлөө тэд цэл залуухандан бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин цол хөртөцгээсэн юм. Миний нэг дотны анд уран нугараач их нэртэй циркийн жүжигчин уран нугаралтын тухай нэг 8 мөрт бичснэ. Олон жилийн өмнө надад нэг уншиж сонсгож байсныг би одоо энд та бүхэнд хэлмээр санагдлаа. Хүн бүхэн магтаад л байна. Харсан бүхэн шагшраад л байна. Гадаа дотоодгүй магтаад л байна. Гайхамшиг хэмээн өргөмжлөөд л байна. Үйгүй хүн байна цаан чинь. Гөрвөлдөж могоод л өвхрэлдээд байна. Үе ясгүй хүн байна цаан чинь. Нахилзаж намилзаж нугараад л байна. Миний тагтаанууд чинь намайг их азтай хүн болгосон юм аа. Бас нэг 14 настайд анх би тагтаатаа номероо хийгээд оюутан залууч наадмын 3 дахьт нь би намайг шууд сонгож авчихсан. Яг бол инх таймны бэлэг дэмнэлтэй илэрхийлсэн тагтаатаа уран нугаралт гэдэг. Тэр үед Бадар ууган ах маань гитартайгаа дуулаад би тэрэнд ингээд нуураа явж исэн. Хүмүүн төрлөختнийг хэвлээсийн төрүүлсэн хүжил дэлхийн энгээр Монгол жүжигчний тагтаатай нугаралт хүйтэн дайны эсрэг тайван амьдралын гэрэлгээгээ болж Парисын залуу циркчдийн наадмаас мөнгөн цомыг их орондоо авчирсан түүхтэй. Чухам энэ үеэс Монгол ах вэ, Монгол хүний бие махбодод олон зуун жилээр нуугдмал оршиж ирсэн овдос уран нугаралтын төрөл цирк үүсэн бий болсон 30-аад жилийн дотор бараг итгэмээргүй өндөрлөгт хүрч олон улс дэлхий сонирхож дэлхийн залуу циркүүдийн нэг Монгол циркийн цаашлаад Монгол үндэстний нэрийн хүйдэс болох үе таалга цэлийт нэгдсэн юм а. Дэлхийч тандаа мэд хайртай Багшаа би ингээл агаарын гимнастикч болчих. Ягаан цэцэг их чиг ингээл гоё ингээл юм хийчихэд байгаа л тэгэл яан зэн юм гоё энэ багш яг үгүй гэж хэлж чадахгүй
Тэгэл чи оролдоод үзэхгүй чи ягаана ихчээс чи очиад асуухгүй гэл тэгээд ягаана ихчээс очиод ягаана чи би намайг ингээд ороод гимнастик хийлгэчихдэггүй би ингээд цагирган дээр нугармаар байна тэхүү гэл аюухгүй шална. Тэгэл багшаасаа асуу. Багшаасаа л асуу. Өшөө олон юм ярихгүй ч гэдэг чинь ялахгүй тэгэл шалаад байхад чинь одоо бас муухай аашилтгүй байсан юм байл гэдэг. Тэгэл багшаа танаас асуу гэж анхээр үгүй хүн нэг л юмдаа зорьсон бол зоригтой хүрхийн төлөө яв олон юмруу ингээд салганаад байхад яг онцолж авсан нэг юмтай үлдэж чаддгүй юм. Тэгэхээр чи яах вэ? Гэтэ дэргүүд чи нугараачаар орж исэн нугартаараа чи явсаар хагаад одоо мэрэгжлийн төвшөнд хүрээд ер нь нугартаараа л явж багш аяг зөвлөдөг гэсэн. Анх уран ууралт гэдэг энэ сайхан урлагт одоо 1989 онд ардын жүжигчин төрийн шагналт Цэн Давиш багш дээр шавар одоо орж байлаа. За түүнээс хойш одоо өнөө хүртэл одоо энэ уран ууралт гэдэг энэ сайхан урлагаараа одоо өөрөө хичээлээд өөрийнхөө шавнараа хичээлүүлээд тэгээд явж байна да. Мандаж буурч өгсөж уруудадаг нь хүний нийгмийн зам ёсон гэж гоо. Хүрх ёстой өндөрлөгөнд цагаасан өмнө байлдан эзлэж бараг гэрлийн хурдаар цойлж явсан Монгол цирк 1990-ад онтой золголоо. Алдарт 20 дугаар тогтоод картын бараа өлөн зэлмэн өдрүүд эхэллээ. Цирк үзэх үү, талх авах уу? Тийм ээ. Жүжигчид амьдрахын эрхэнд дэлхийгээр нэг тархан одоцгоосон юм. Хамгийн одоо их хүнд хэцүү жилүүд нь миний бодлоор 90-ад оноос ихтэй байдгийг болов гэж боддог. Зах зээлд орлоо гэж аж ахуйн тооцоонд орж бие дааж нэг үзлээ. Уран бүтээл жүжигчдийн амьдрал ах маш хэцүү болоод ирсэн үед шилдэг сайн уран бүтээл жүжигчд маань Европ, Америкийн орнууд руу зорж одоо амьдралаа дэвшлүүлэх гэж энэ циркээс нүдийн шуурш салж нэг үзлээ. Би 1990 онд 40 Монгол уран бүтээлчдийн хамт анх Америкийн нэгдсэн улсын Ringling Brothers Barnum Bailey гэдэг нэгэн дэлхийн том циркэд 2 жилээр ингээд явж ажилласан багштайгаа хамт. Тэрнээс хойш би 25 жил Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. 1989-с 90 онд анх удаа Эрдэнэчимэг ихч битээр баруун германд тоглож ирсэн. Тэгээ ер нь энэ баруундаа ингээд үрждээд амьдраа тоглоод явбал ямар вэ гэсэн санал би тавьсан юм аа. Яг хөө цирк бол маш эрт дээр үеэсээ ер нь одоо бусад урлагийн байгууллагуудыг бодох юм бол харьцангуй жүжигчд нь гадаад зах зээлтэй холбогдоход их ойрхон байсан. Бүх жүжигчд нь их чадварлаг байсан. За тэгээ гадаадын янз бүрийн уралдаан тэмцээнд орох юм бол циркийн одоо үзүүлбэрүүд ер нь ихэнхдээ л одоо Монгол нугаралт тийм ээ дандаа тэргүүн байруудыг авдаг гэсэн. Тэрүүгээрээ дамжуулаад бол түүгээр дамжуулаад маш олон улс оронд одоо Монгол нугаралт гэдэг бол их алдартай. Тийм болохоор Монгол нугаралт хэрвээ л одоо үнэхээр нугараач хүн сайн чадвартай бол гадаад зах зээлтэй холбогдоход их амархан байсан. 70-80-ад онд Монголын циркийн урлагийг дэлхийн тавцанд төлөөлжсэн манай уран нуграачид бүгд одоо хэлийн чандад одоо ч сайжилж байна, амьдарч байна, уран бүтээлээ туйлж байна. Ингээд хэд маань ихний үед нь ганц үлдсэн хүмүүс маань бол зан мэдээж Мажиг Сүрэн багш маань, Цэн Давиш багш, Норол Самбуу багш эдгээр бол энд үлдэж одоо тэднийхээ залуу халааг бэлтгэж эхэлсэн. Орчин цагийн Монгол уран нугралтын хөгжил. За Монголын орчин үеийн уран нугралт нь уран нугралтын мэрэгшүүлдэг 20-30 гаруй багш өнөөдөр Монгол улсад сургалтаа явуулж байна. Хөдөө орон нутгатайгаа нийлээд 30-40-од сургалтын төв студ дугуулангууд ажиллаж байна. За энэ юуг харуулж байна гэхээр манай ард түмний салшгүй язгуур урлагийн төрөл болжээ гэдэг нэлтгэж харуулж байна. 2000 он гарснаас хойш бол одоо их зүүд бол хүүхдүүдээ одоо тэр хүнийхээ гооцон хүмүүжил талаас нь бие биедрийнх нь хөвтгч хүмүүжил анхаарч өгдөг болсон юм. Энэ нь бол их сайн шалтгаан. Дэлхийн олон улсын хэмжээний цирк ямар ч том тоглолтод тэмцээн уралдаанд Монголын уран нугралтын төрөл орсон л бол түүнийг сая бүрэн төгс хөтөлбөр боллоо гэж үзэх шишиг хэдийнэ тогтжээ. Энэ бүхэн өсвөр хойч үеийнхэнд ийм гайхамшигтай нуграач болгосон гэсэн чин хүслийн бадрааж залуу нуграачдын бүхэл бүтэн айрам араараасан төрлөг нэмэн орж ирсээр л байна.
Нугаралт бол хүнд гоо зүйн төгс хүмүүжил бие сэтгэлийн хатсуулгадаг төгөлдөр урлагийн нэг билээ. Даяаршин байгаа манай гариг дээр Монголын уран нугараачид баруун зүүн өрөнд орноггүй сая хүний нүдийг хужирлах сонгодог үзүүлбэр болоод байна. Их хорондон ажилд тойрож байгаа 600, гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа 100 гаруй уран нугараачид, Америкийн Ринглийн Барнум, Лас Вегасын Оу шоу, Европын нэртэй том циркүүд, түүнчлэн Канадын нарны цирк, Номхон далай, Атлантын далай, газрын дундад тэнгис, Япон, Австрийн иргэд дагуулдаг усан онгоцны шоу болгонд нугарч тэр бүхэнд Монгол жүжигчдийн ирэлт асар өндөр болоод байгаа билээ. Зөвхөн үгээрч зогсохгүй. Дэлхийд уламжил болсон Монако Иван улсын Монте Карлогийн, Парисын залуу циркчдийн А зэрэглэлийн тэмцээн, Хятадд болдог Ухаань Учаогийн олон улсын наадмуудаас монголчууд маань алтан мөнгө хүрэл арслан цомуудыг чухамдаал самар эдэл цөмдөг нь бодит үнэн. Уран нугаралт бол манай одоо морин гууртын дуу хөөми гэдэг шиг Монголын бас нэг одоо тийм гайхамшиг болж дэлхийд танигдсан. Ер нь дэлхийн хаал одоо том үзэсгэлэнтэй тоглолт шоу болж байна. Энэ дээр бол заавал Монгол уран нугараа байдаг. Бас одоо Монгол рууха уран нугалтын орон гэдгийг мэдж жуулчдыг татах тийм тоглолтыг хий гэж энэ тоглолт анх санаачлагдаж гарсан. Ер нь бол бас манай циркийн урлагийн бас нэг голлох гайхамшиг нь бол уран нугалт энэ Монголдо ингээд уламжлал тэгээд шинжилгээ ингээд дагуулад өөрсдийнхөө шавнараа бэлтгэгдээд ингээд явж байгааг юм бас их том тод жишээ нь энэ байх ёстой юм. Тэгээд ер нь л бол одоо ингэж 350-аас 450 нугараач гараад зэрэг юм тоглолтын хулс бол Монгол улсад байгаа. Нарц Улаанбаатар хөтөлбөрт 300 гаруй тэгээд 350 уран нугараачид тоглоно гэдгийг сонсоод би их сайхан хүлээж авсан. Ягаад гэвэл энэ Монголын уран нугралтын түүхэнд ер нь ийм олуулаа хамтарч энэ олон багаараа Монгол улсад байгаа бүхэл уран нугралтын сургалтын төв институт хамтлагууд бүгдээрээ нийлээд нэг баг болоод энэ 350 уран нугараачдын бүрэлдэхүүнийг цогцлон байгуулад энэ сайхан том бүтээл гаргаж ирнэ гэдэг бол их сайхан штэ. Монголын уран нугралтыг ийм хэмжээнд хүртэл хөгжиж ирснийг өнөөдөр харуулж байна те. Одоо бол Монголд хөгжиж байгаа энэ уран нугарт байна. Ардын урлагийн хэмжээнд хөгжиж байна. Бас мэрэгжлийн урлагийн хэмжээнд бас сургалт бол явагдаж байна. Ийм хоёр онцлогтой байгаа. Уран нугралтын цаашлын хөгжилд багш нарыг мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэх нь тулгамдсан асуудлын нэг мөн. Өнөөдөр нугаралт нь мэрэгжлийн язгуур урлагийн гэсэн хоёр төрлөөр хөгжих хандлагатай байгаа юм. Язгуур урлагийн түвшин нь мэрэгжлийн нугараачдын хөрс суурь болох учиртай юм. Ингийн тулд мэрэгжлийн найруулагч багш мэрэгжлийн уран нугараачдын холбоо байгуулах нь зүйтэй мэт. Өнөөдөр төв дэлхийн бүс нутгийн хэмжээний уралдаан наадамд ардын жүжигчин төрийн шагналд Норов самбуу, багш Буд, Отхон цэцэг, Сэлэнг нарын шавнарал шалгарч дээд шагналын эзэд болцоож байна шүү дээ. Нарийн мэрэгжлийн мэдлэг, ур чадвар, багшлах дадал, онол арга зүй эзэмссэн энэ урлагийг заан сурахгүй юм бол нугаралтын цаашлын хөгжилд нь чөдөр болоо зогсохгүй эрсдэлтэй шив гэдгийг хаанаа бодов штэ. Багш нарын одоо сургалтын дээр хамгийн түрүүнд одоо бодлогоо чиглүүлэх ёстой юм болов уу гэж бодож байна. Энэ яагаад гэвэл одоо хүний одоо энэ мэдрэлийн сэм нуус нуруутай ингээ холбогдолтой байдаг. Маш их анхааралтай заах ёстой. Мэргэжлийн найруулагч багш Монголд одоо цөөхөн байгаа. Энэ багш нарыг одоо маш их олон болгох ёстой юм болов уу гэж бодож байна. Олон багш нар бие биетэйгээ бас уулзаж одоо нэг нэгнээсээ сайхан туршлага сайхан хуваалцаж байна. За энэ бол цаашдаа уран нугалтын Монголын уран нугалт бол маш сайн хөгжих одоо их сайхан эхлэл болж байна гэж би бодож байна. Манай Монголын л одоо жинхэнэ одоо үндэсний ч гэх юм уу тийм ээ язгуур урлаг одоо манай Монголоос одоо үүсэл гаралтай. Номер тавигдал эхлэхэд олуулаа гэт чинь хариуцлага үрээл эхэлж байгаа. Хаана би хэдэн хувийн жингийн хуваарлалтай өгөх үү?
Доор одоо ажиллаж байгаа хүн те яаж би энэ хүнийг дээр авах вэ? Яаж чангалах вэ? Ямар хөшөлт хийх вэ? Энд чинь уян налрахын асуудал биш. Энд чинь ерөөсөө ухааны математикийн ухаантай бас хавцалтаатай болоо явчихж байгаа байхгүй. Залуу хүний хувьд одоо ийм том мундаг ажилд оролцсонтой одоо сэтгэл маш хангалуун байна. Ерөнхийдөө Америкаас ч гэсэн одоо манай Ахмад уран бүтээлчтэй ирлээ. Лас Вегас нарны циркийн багш дасгалжуулагч нар хүртэл ирлээ. Их их одоо гадны орны нугалтын суурь бол дандаа Монгол багшаар тавигдсан байж байгаа. 1 2 3 хөл татаа 5 6 7 8 Манай уран уралтын төвийн нэр бол X Roses гэдэг нэртэй. Хүмүүс сарнаанууд гэсэн одоо нэм нэртэй одоо уран уралтын төв байгаа. Тэгээд 400 гарсан энэ сайхан уран ураач хүүхдүүдийн тоонд бол манай одоо 30-аад шавнар маань одоо оролцоод маш амжилттай тоглолтоо хийх гээд ингээ байцгааж байна. Миний хувьд бол энэ цэцгийн үзүүлбэр байгаа. Тэрнийх нь одоо багшаар ажиллаж байгаа, ерөнхий багшаар ажиллаж байгаа. Тэгээ энд бол 6 багшийн 130-аад одоо сурагч нар зэрэг нуурах юм аа. Тэгээд цэцгийн хэлбэрт орж ингэж цэцгийн үзүүлбэрээр оролцож байгаа. Бос хүүхдүүд яаж байж гэн те бид нар юу жийн гэдэг ингээ харьцуулт айгүйх явагдаж байгаа. Тэгээ 350 бол бүгдээрээ орно. Тэгээ тэнцээ тусдаа 350-аас гадна 4 нугалтын номер байгаа. 21-ийн дээр ус тэгээд цэцэг могоо гэсэн. Тэгээд дандаа том багш нарын тавилттай номерууд. Тэрэнд нь бол тэр 350-аас хүүхдүүд шигшээд тэр номерд ингээ хуваагдаад хариалагдсан байгаа. Манайх 14 онд Ховд аймгийн цэцэг сумын 90 жил байд 90 нугаралт бэлдсэн. Тэр хүүхдүүдээс манд 3 хүүхэд нь өөрсдийн зардлаараа ирээд нилээд 21 хүүхэд одоо энэ 350 нугаралтанд оролцож байна. Их чимэг багш маань бас уран нугаралт төв авч авдаг. Би алхал Монгол нугаралт төв гэд нэртэй. Ингээд хоёр төв маань хамтарч ажилладаг учраас нийтдээ их чимэг багшийн сурагчдаас 32, манайхаас 34 гэд нийтдээ 66 нугараач охтууд оролцож байгаа. Могооны номерт оролцож байгаа. Тэгээд цэцгэн нуг номерт бас оролцож байгаа. Тэгээд төгсгөлдөө 350-д оролцож байгаа. Одоо ирсэн 17 хүүхэд цэцэг номерт 350 хүүхдийн нугарлын номерт одоо орж байгаа. Нийт насад циркээс 16 хүүхэд орж байгаа. Тэгээд 16 хүүхдүүд маань анхан шатны юу хүүхдүүд болохоор 350 тэр маст ороо явж байгаа. Зайны сургалт явуулахад их үүсрэг тавиад туршиж үзэж байгаа. Амжилттай болж байгаа юм. Жишээ нь одоо манай энэ охин байна. Амийн Эрдэнэ энэ бол Завхан аймгийн Тасан Цингэл сумаас ирсэн. 103 сар ирж бэлтгэл хийчихэд тэгээд өвөл нэтер болохоор амралтаараа ирж даалгавар авна. Бус цагт бол зайны сургалтаар даалгавар аваад тэгээд явж байгаа юм байна. Манайхын Найрсаг Улаанбаатар хөтөлбөрт нийт 16 хүүхэд оролцож байгаа. Тэгээд эхний үзүүлбэрт бол ус болон хунгийн үзүүлбэр дээр охтууд маань ажиллаж байна. Тэгээд могооны үзүүлбэр дээр бас туслах дүр үзүүлж байгаа. Тэгээ 350 дээр нуурж байгаа. Одоо орцонд амьдардаг, Тарашаанд амьдардаг ийм хүүхдүүдтэй одоо 9 жилийн хугацаанд одоо битээр бол манай гэр бүлийн хүн манаас циркийн жүжигчин мэрэгчлээ. Дархан уул аймгаас бол дэмжиж тусалдаг. Байр савны хувьд бол манайх залуучууд театрынхаа дэргэд үйл ажиллагаагаа бол явуулдаг. Би хүүхдийн төлбөрийг төлж чадахгүй юм байна. Миний амьдрал ийм байгаа. Энэ хүүхдийг нэг юмд хүрчих юмсан. Ядахтаа нэг би хаагч гэсэн хитайхан болгочих юмсан гэсэн сэтгэл санаатай хичүүдийн сэтгэл санааг дэмжиж хүүхдийн сэтгэл санааг дэмжиж энэ сургалтыг явуулдаг юм аа. 1996 оноос хойш уран уралдаан үйл ажиллагаагаа эхлүүлээд
хичээлж яваа. Энэ олон хүүхдүүдтэйгээ ирээд энэ бэлтгэл сургалт хийж байгаа маш их таатай байна. 350 нуграачдын оролцохоор Орхон аймгийн Баян Ундаг цогцлмын хөгжмийн сургуулиас ирсэн. Хөгжмийн сургууль уран нугралтын ангийн хүүхдүүдийг бас хүүхэд залуучуудын театрын хүүхдүүдийг аваад ингээд 32 хүүхэдтэй ирж энд оролцож байгаа. Сэлэнг аймгийн сайхан сумаас 16 хүүхдийн бүрэлдэхүүнтэй энэ 350 нуграач энэ арга хэмжээнд ирсэн байгаа. Манай Хамбогдоос бол 10 хүүхэд ирсэн. Тийм яг нугардаг. Тэгтээ бол Хамбогдын цирк бол бараг 30-аад хүүхэдтэй. Тэр өмнө говийн Хамбогдод очиж 3 жил ажилласныхаа үр шимийг үзээд өнөөдөр Хамбогд сумаасаа хүүхдүүдэд оролцуулж байгаад бүр их баяртай байна. Манай Дундгав аймгийн Тэнгэрийн тэмдэг театр маань байгуулагдаад 3 жил болж байгаа. Уран нугаралт гэдэг зүйл бол Дундгав аймагт анх удаа үүсгэн байгуулагдаж байгаа. Тэгээд 2015 оны 9 сарын 1-ээс эхлээд байгуулагдсан. Одоо яг 1 жил болох гэж байна. Одоо 4 хүүхэдтэй энэ 350 нураачтай шоунд орохоор ирсэн байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрт 25 хүүхэд нь оролцож байна. Монголчуудыг өстой нэр өстой мэлми тэнийх гэдэг шиг өстой тийм л айгүй гоё ажил хийж байгаа. Би энэ өстой маш их бахархаж байгаа. 2 цагийн дараа тоглолт эхэллээ. Энэ 350 уран нуграачдын тоглолтод оролцож байгаа хойч үеийн гялалцсан хөргөө октодоо бидний өмнөөс амжилт хүсье. Дэлхийд гарч байгаа Монголын уран нугалтын тухай мартаж болохгүй манэж нэвтрүүлгийн энэ цуврал дугаар өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаараар уулзах хүртлээр баяртай үзэгчтэй. Анхаараарай. Дэлхийд анхудаа 420 нуграач нэгэн зэрэг нугарч байна. Онгоно сонгон дагшин сайхан их байгаль таван хөшвэрдэд мал сүрэг зүүрмөглөгч хүн шиг малчны цагаан өргөө дэлхийд цор ганц нүүдлийн соёл гиншлэн өдгөө хүртэл унган төрхөөр нь хадгалсан игэл атлан эгэлгүй аавга ирүү нинжин төгс найрсалд Монгол минь оо уртын дууны шурхай бодгоны бойлан үрдэн дуулах ээжийн бүүвэн дуу энэ бүхэнд хорвоогийн муу муухай хатуу хөтөв зөөлөн аргадахын түмэн өвдөс адис жанлуу оршсон. Энэ хорвоод хамгийн үеийн хамгийн элбэрэл төгс ард түмэн бол монголчууд. Ахвайгаан дагсан сэтгэл зүрхэн ёстой л хүний хайлын болохоор монгол хүний бие махбод түн шигэн уян надрахай хөнгөн шингэн бас хатан чанарт харьшгүй тэнхээлэг билээ. Тэнхлэгт их орчсонгийн тэрвүү мар тоологдох хүмүүн заяатны дотроос тэмээн тоотой чанарлаг шансаалаг заяасан монгол хүнд мөнх тэнгэрээс сойрхсон мөхөлгүй эрдмийн дээд уран нугаралт хэмээх хоёр заяахгүй хосгүй гайхамшиган хөрсдийн зоон дээр хөх толбот монгол авьяастан алдартангууд минь гундаалгүй гандаалгүй цагийн цагт өөдөө дээшэн өргөж явахын бэлэг өрөөл орших болтугай.